Digital First бүрэн шинжлэгдсэн e-Mongolia 5-гийн онцлог үйлчилгээг танилцуулж байна. Цахим хөгжил инновац, харилцаа холбооны яам, зам тээврийн яам, e-Монгол Академи улсын төсөв төлбөрийн газар, нийслэлийн авто тээврийн бүртгэл хяналтын төв, авто тээврийн үндэсний төвүүд хамтран тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг захимаар хийх үйлчилгээг нэвтрүүллээ. Улаанбаатар хотын хэмжээнд 32 цэгээр дамжуулан тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийж байна. Тус үйлчилгээг захимжуулснаар ямар нэгэн албан хаагчийн оролцоогүйгээр 5-10 минутанд тээврийн хэрэгслийн захим гэрчлэгийг авах бүрэн боломжтой. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх үйлчилгээг та гар утасны аппликейшн болон порталаас авах боломжтой. Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон иргэний тоон гарын үсэг буюу G-sign-тай байхад л хангалттай. Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалалт зэрэг үйлчилгээнүүд бүрэн захимжлаа. Мөн иргэн та тээврийн хэрэгслийнхээ бүх төрлийн мэдээллүүдийг цахимаар харах боломжтой боллоо. Дэлхийн хаанаас ч хизээж шилжүүлэх боломжтой. Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ нэр нь e-Mongolia.